Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 2021 онд батлагдсантай холбогдуулан хүний эрхийн үндэсний комиссаас уг хуулийг сурталчлан таниулах, иргэд олон нийтэд мэдлэг мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор Орхон аймагт 2 өдрийн сургалтыг зохион байгууллаа. За сургалт аймгийн залуучуудын ордон зохион байгуулагдаж, төрийн захиргаа, хууль хяналтын байгууллагуудын ажилтаа холбоогч, иргэд иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцлоо. Цаашдал ер нь хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх. За хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулинд зааснаар төрийн байгууллага хуулийн этгээд дотоод журмдаа хүний эрх хамгаалагчийн эрхийг хүндэтгсэн үйл ажиллагааг дэмжсэн, үйл ажиллагаа явуулах нөхцөл боломжоор хангасан агуулга бүхий заалтыг бол одоо дотоод журмдаа оруулнаа гэж ингэж хуульчилсан. За үүний дагуу бол одоо хүний эрхийн үндэсний комиссаас төрийн байгууллагын дотоод хэм хэмжээнд ямар хэлбэрээр оруулах оновчтой байна вэ гэдэг асуудлаар мөн аргачлал бий болгоод за төрийн байгууллагаас гадна хуулийн этгээд аж ахуйн нэгж ашигын бас байгууллагууд ч гэсэн дотоод журмдаа хүний эрх хамгаалагчийн талаар оруулах одоо ойлголтыг нэмэгдүүлэх замун оруулахад нь дэмжлэг үзүүлэх зорилгоор бол ийм аргачлалыг боловсруулсан. За энэ аргачлалыг бас одоо байгууллагууд, төрийн байгууллагууд болон хуулийн этгээд аж ахуйн нэгжүүд бол үйл ажиллагаанд удирдлага болох талаар бид бас арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтуудыг зохион байгуулах энэ ажлууд бол хийгдэж байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 4 бүлэг 14 зүйлтэй уг хуулийг баталснаар хүний эрхийн хамгаалагчийг хамгаалах эрх зүйн орчин бүрдсэн. За хүний эрх хамгаалагч гэдэг нь ганцаараа аль эсвэл бусадтай эвлэлтэн нэгдэж хүний эрх хамгаалах үйл ажиллагааг явуулж байгаа, за түүнд оролцож байгаа хүнийг хэлдэг. Өөрөөр хэлбэл ямар нэгэн мэрэгчлийг хүнийг хэлэх биш, явуулсан үйл ажиллагаагаар нь тодорхойлдог байна. Үүнээс харахад иргэн бүр хүний эрх хамгаалагч байх боломжтой гэсэн үг. Хүний эрх хамгаалагч нь хуульд зааснаар 12 бүрэн эрхтэй. За манай улсад бусдын эрхийг хамгаалах үйл ажиллагааг явуулсныхын төлөө ямар нэг хэлбэрээр дарамт шахалтанд өртөх явдал цөөнгүй гардаг байна. Тиймээс хүний эрх хамгаалагчдыг хамгаалах үйл ажиллагааг нь дэмжихэд уг хууль чиглэгддэг байна.